өөрийгөө бараг үзий яддаг юм уу? Тэр нэг иддэг намайг яагаад удлаа ярьсан юм бол заримдаа бүр ингээ гайх. Бүр шаардлагагүй зүйл дээр ингээ давсны мэд ч юм уу ингээ нэг жижигхэн юм дэр ч юм удлаа ярьцдаг байсан. Альва хамтралж буй альва байгууллагыг эхлүүлэхэд яг юу үнэт зүйлээ гэж үзэх юм бэ? Мөнгийг үн зүйлээ болох юм уу? Эсвэл өөр зүйл үү? Хамгийн өндөр байшинг хоёр аргаар барьж болно. Тий. Нэг нь бусад бүх байшингуудыг нураагаад нэг давхар байшин барьж болно. Нөгөөх нь хөрөл жинхнээсээ хамгийн өндөр байшингийг л барьж байгаа. Тий. Боловсрал гэхээр мастер, докторийн дипломтой. Тийм хүнийг би бол боловсралтай хүн гэж хэлэхгүй. Хүүхдүүдийг багаас нь эхлээд юм зөв дадалтай, чиний хэлдгээр тайван шамдуулаад урмын авахаар энэ 8 зарчмыг хэрэгжүүлж чаддаг. Тийм хэрэгтэй бүтээх нь л одоо бид хоёрын гол зорилго байна. Ер нь энэ улс орны өндөр хөгжилтэй болох шалтгаан нь юу юм бэ? Тэрний төлөө ер нь хоёулаа энэ сургуулийг байгуулж байгаа шүү дээ. За сайн байцгаана уу? Би Оргил байна. Яг од надтай цуг. Octolearn London School-ийн хамтран үүсгэн байгуулагч, Octolearn хэлний апын хамтран үүсгэн байгуулагч, одоо co-founder, Гант төмрийн шинэ баяр буюу одоо миний хамтрагч надтай хамт сууж байна. Тэгээд өнөөдөр бид хоёр яг одоо сургуулийнхаа байран дээр ажлын дундуур нэг сайхан яагаад ер нь бид хоёр сургууль байгуулж байгаа юм? Ер нь бид хоёр юуг зорж байгаа юм? Юуг эрхэмлж байгаа юм? Ямар үнд зүйлтэй юм гэдэг талаар ярилцах гад сууж байна. За тэгэхээр яриагаа хоёлаа эхлэхээс өмнө хин хин нь өөрсдийнхөө одоо хүүхэд насны байна уу? Эсвэл оюутан насны байна уу? Ямар нэгэн тийм зүйл тохиолдсон болоод яг энд ингээд сургууль байгуулад сууж байгаа болж таарна. Тэгэхээр тэр шалтгааныгаа хоёлаа бүр түүхээс дурдаад ярий. Тэгэхээр за миний хувьд бол одоо жишээ нь таныг мэддэг учраас багш чинь нэг удаа жишээ нь бие даалт хийлгүүлээд улс орны хөгжилд ер нь юу нөлөөтэй юм, юу хамгийн чухал юм гэдэг сэдвээр бас бие даалт хийлгүүлж исэн гэх мэт бас физикийн багш чинь яаж сэтгэх тухай нэг сонирхолтой бас зөвлөгөөнүүдийг өгч исэн гэх мэт түүхээс чинь бас мэдж байгаа. Тэгэхээр тэр талаар нь бас асуумаар байна. Манай үзэгчтэй хуваалцаач. За сайн байцгаана уу энэ өдрийн мэнд. За 7 дугаар ангид баха манай нийгмийн багш нэг тийм хилцүүлэг хийжсэн. Бүх ангийн хүүхдүүд дунд юм асуулт тавиад. Ер нь энэ улс орны хөгжилтэй одоо байх, өндөр хөгжилтэй болох шалтгаан нь юу юм бэ? Та нар эсэ бичиж ирээ. Тэгээд баахан тэр ингээд хилцүүлэг өрнөлөө. Зарим нь янз бүр юм яриад, зарим нь ус төрөөс болдог, зарим нь эдийн засгаас болдог нэтрэг л. Тийм юм ярилцж ирсэн. Тэгээд бараг 7 хоног тэр тухай бодоод эсэ бичээд. За би болохоор тухайн үед одоо тийм боловсролын салбар ер нь бол энэ улс орныг өнгөтэй явах, өндөр хөгжилтэй болох тухай ингээд хариулт маань тэнд очиж яасан юм хүүхд багтаа. Тэгэхээр ер нь боловсролын салбартаа бүр юм суур боловсрал, ерхий боловсралаас эхлээд суураасаа эхлээд хүүхдүүдийг бүр багаас нь зөв хүмүүжлэлтэй, зөв иргэн болгох, зөв дадалтай болгох. Ингэжээж улс орн нийтээрээ маасаараа боловсрал нь өндөр бэжэж улс орн тэр чигээрээ ингэж өндөр цойлж гарч ирдэг юм байна гэж тухайн үед ойлгож бичижсэн. Тэгээд тэр бол одоо хүүхэд байсан үе. Тэрнээс хойш ч гэсэн одоо ингээд олон жил янз бүрийн бизнес хийж, янз бүрийн салбарт ажиллаж үзэж ингээд судалгаа хийж ингэж явж байхад ер нь бол тэр юм байна гэдэг батлагдсан. Жишээ нь одоо хятад улс байна тий. Боловсролын салбартаа маш их мөнгө одоо хөрөнгө оруулалтууд хийдэг. Тэрнийхэн ачаар сүүлийн одоо 30 жилийн хугацаанд дэлхийд одоо 1-2 дорхоор ингээд гүрэн болоод өгчөжлөө. Яалтчгүй одоо хүүхдийг багаас нь эхлээд эх орондоо хайртай, зөв дадалтай, дасгал хөдөлгөөн хийдэг, зөв хоолдог, ном уншдаг, тэг хичээнгүй, залхуугүй тэгж хөдөлмөрлөдөг хүмүүсийг бүтээснээрээ тухайн улс маш өндөр хөгжилд хүрч байгааг одоо мундаг өндөр хөгжилтэй болоод сайн харуулж байна л да. Тэгэхэд одоо жишээ нь хажууд нь энтгэг улс илүү их хүн амаараа давтсан гэсэн лөө маш их асуудалтай, маш ядууралтай, магадгүй боловсролын тэр системний зөрүү бас явж байгаа бох тийм. Гэхдээ энтгэг улс чинь бас одоо технологийн боловсролт нь бол аюул сан анхаарсан шүү дээ. Тэрнийхээ ачаар одоо
дэлхийн том одоо IT-ийн салбар дэлхийн том компаниудын CEO-нор дандаа энтгэх хүмүүс байна шүү дээ. Google-с авахлаа л дээ. Тийм. Тэгсэн мөртлөө учир дутагдaltaй байгаад байгаа юм. Тийм. Тэгээ нийт массын боловсруулалттай тий. Тэгэхээр яг цойлдог мэдээж тэр болон тэр бом хүмүүсээс цойлох хүмүүс бол гарч ирэх баг. Тэгэхээр бид нэр бас сургуулаа хоёулаа байгуулахдаас суур, тэр бясалгал, зөв дадал, тэр хооллолт, сэтгэхүй, ёс зүй энэ бүгдэн дээр нь суурин дээр нь бас төвлөрөх гээд байгаа шалтгаан магадгүй академик чадвар өглөө, математикийн ч юм уу технологийн чадвар өглөө. Тэгэхэд магадгүй тэр хүн Америкт нэг компани захирал, топ компани захирал болчихдаг ч юм уу эсвэл зөөхөн хэдэн технологийн компаниуд нь мөнгө олоод идэг улс орн ядуу хэцүү байгаад идэг бас иймэрхүү асуудлууд бас харагдаж байна. За. Тэгэхээр хоёлаа ёс зүй гэдэг манай нэгдүгээр зарчим байна. Энэнийг дан ганц манай сургуульч гэлтгүү одоо манай аппликейшн сургалтын төв ер нь манай Octolearn компани бид хоёрын нэгдсэн одоо нэгдэхдээ ягаад хамтрагчд болвоо гэдэг хариулт шүү дээ. Шалтгаан дээр бид хоёр Библийг гэх юм уу үндсэн хуулиа гэх юм уу нэг тийм одоо би бол тэрийг луужин гэж төрслөх дуртай л да. Ягаад гэвэл энэ дээр нэг төгсөрсөн амьтад гэдэг утгаараа биш энэ чиг рүү тэмүүлж яваа хүмүүс гэдэг утгаараа ийм үнэт зүйлс зарчмуудаа хамтдаа тодорхойлоод тэгжиж хоёлаа хамтарч ирсэн. Тэгэхээр энэ дээр номер 1-т ёс зүй гэж шударга байх, ёс зүйтэй байх, ёс суртахуунтай байх орж ирсэн. Яг би одоо сүүлийн бараг 20 жил маш олон байгууллага удирдах ажиллаж исэн олон төрлийн стартап эхлүүлж алдахтаа алдаж тампуурхтаа тампуурч үзчихсэн хүний хувьд одоо тэгээд тухайд юун дээр алдаад исэн бэ гэдгийг одоо сүүлийн 5-6 жил ойлгоод ингээд явж байна л да. Хамгийн их алдж исэн зүйл бол ерөөсөө альва хамтралж буй альва байгууллагыг одоо ингээд эхлүүлэхэд яг юу үнэт зүйлээ гэж үзэх юм бэ? Зөвхөн мөнгө бодоод ашиг бодоод ингээд яваадах нь өөрөө эргээгээд тэр нь нурдаг юм байна. Бодлого л нурчдаг юм байна. Яг мөнгийг үн зүйлээ болох юм уу? Эсвэл өөр зүйл үү гэдэг нь аюул чухал юм л. Тэгээд тийм болохоос тэр сүүлийн хэдэн жил одоо маш олон ном уншиж бас үдсэн харсан дээрээ тулгуурлаж энэ философиудыг одоо нэг өөрөө ойлгож мэдэрч ухамсарлсан асуудал байна. Тэгээд энэ дээр манай оргил маань бас өөрөө ингээд багасаа маш олон ном уншиж өөрөө бас энийг бас биеэрээ бас мэдэрч ирсэн. Тэгээд энэ талаар хоёулаа маш их ярилцж байгаад за ер нь компани үүсгэхдээ байгууллага үүсгэхдээ энэ соёл төр тохирох юм бол хоёулаа хол явах юм байна гэдэг үднэс анх ярилцаад энэ 8 зарчмыг гаргасан байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол бид хоёр алддаггүй хүмүүс биш түрүүн хэлсэнчлэг. Энэ бол бид хоёрын чиг ирээдүйд улмал энэ тал дээр хүчрхэг одоо ёс зүйтэй, улмал илүү ёс зүйтэй, улмал илүү зоригтой, нээлттэй сэтгүүтэй гэх юм уу. Энийг энэ 8 зарчмаа улам хөгжүүлэхийн төлөө бас бусад бүх бидний одоо баг хамт олон энэ шиг тэмүүлж байгаа гэдгийг дахиад хэлмээр байна. Тэгээд ёс зүй гэдэг дээр дахиад нэг жоохон цаг хугацаа өнгөрүүлэх хэрэгтэй байх. Бус руугаа орохоос өмнө. Тэгээд одоо манай нэгдүгээр зарчим буюу ёс зүйтэй байх. Англиар бол moral. Тийм. Morality гэх юм уу тийм. Ethic гэх юм уу юу гэх юм. Янз бүрээр хэлж болно. Тийм. Эсвэл honesty ч хэлж болно шударга байх тийм. Justice шударга ёс тийм. Just оргил гэдэг юм бол бас нэг цаанаа нэг тийм очир байдгийг. Тэгээд энийг баримталчих юм бол тэгээд цаашаага аль болох үлгэр жишээ байхыг хичээгээд илүү олон хүмүүсийг энийг байнга сануулдаг юм дадал болгож чадах юм бол жинхэнэ бидний тэр хүсэл мөрөөдлийн улс орон бий болох байх. Ер нь альва юмны бүр эхлэл нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Манай ээж бол хүүхд тоход намайг ерөөсө худлаа ирж болохгүй. Худлаа бити иржээ гэж байнга одоо тийм хүүхдэл юм чи худлаа ирнэ штэ. Тэр болгон дэр нь хилдэг, ойлгуулдаг. Тэгж өсгсөн. Тэгээд ер нь хүн үннээрээ байх нь өөрөө хамгийн одоо том. Манай ментор тэгж хэлжсэн.
Ер нь хамгийн зөвүүн хамгийн одоо хамгийн шилдэг одоо зөвүүн арга бол хамгийн одоо шилдэг одоо юу гэх юм залмих бол маш үнэнч байх гэж хэлж ирсэн. Тим хүн угаасаа нүхгүй байгаа шүү дээ. Цоорхоо байхгүй тийм. Гэхдээ яг хуу цоорхоогүй 100% цоорхоогүй хүн гэж бол бас магадгүй байх бах. Гэхдээ харьцангуй хүн болгон нэг зарим нь битүү цоорхоо, зарим нь бараг цоорхоогүй гэж байгаа. Тэгэхээр энэ яагаад энийг ингээд чухалчлаад байгаа гэхээр миний хувьд бол би итгэл үнэмшилтэй. Би өөрийнхөө хувьд бурхан гэдэг үгийг зах хэмжээнд тодорхойлоод тэрэндээ итгэдэг. Ямар нэгэн шашинд харьяал бол байхгүй. Гэхдээ зүгээр энэ бурхан гэдэг үгийг өөрийнхөө тодорхойлоод тэгээд энэ хорвоод карма гэдэг ч юм уу тий үүлийн үр гэдэг ч юм уу тийм зүйл байдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Тийм болохоор одоо альва зүйлийг хийхдээ яг тэр хүнд худлаа ярьж хуурам ихлэхгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл тэр нь үүлийн үр нь байдаг. Эсвэл хин нэгэнд туслах, дэмжих, сайн хүн байх, зөв хүн байх, өөрийгөө дотроосоо өөртөө тийг тэмцэх, тэр дотоод чөтгөр юу гэдэг тэр зүйл тэгээ тэмцэх энэ жухлаа гэдгийг ингээд бүр гүнээсээ ойлгодог гэх юм да. Тийм учраас энийг хийгээд явж байгаа юм бол энэ манай бусад зарчмуудтай одоо холбогдно. Яагаад бас нэгдүгээрт байна гэдэг юм жоо. Ингэчих юм бол дараа нь одоо нэг энэ миний нэг итгэдэг зарчим бол бурхан эхлээд одоо чамайг тестлэн дараа нь чамд шагналыг чинь хэд нугалж өгнө. Чөтгөр бол эхлээд чамд тэр шагналыг нь урьдчилж өгнө. Зээлэр дараа нь хэд нугалж хүүтэй төлөөсийг нь буцааж авнаа гэдэгт жишээ нь би итгэдэг. Тийм учраас энэ зарчим бол заавал байх ёстой. За миний хувьд яагаад ёс зүйтэй гэдэг зарчмыг нэгдүгээрт оруулахад ингээд санал нэгдсэн гэхээр би өөрийгөө хэлсэн амандаа хүрдэг хүн гэж тодорхойлох дуртай тий. Баян тэгж хэлж явдаг. Аль болох хэлсэн амандаа хүрэхийн тулд хичээдэг. Мэдээж заримдаа хэлсэн амандаа хүрч чадахгүй нөхцөл байдлуудад ордог. Гэхдээ цаг хугацааны хувьд ч гэсэн хүрэхийг хичээдэг. Тэрийг мартахгүй байх. Амлалт өгсөн бол амлалтаа мартахгүй байх. Тэгээд заа гэсэн бол яваагүй байх гэдэг шиг. Тэгээ ер нь эртнээс 13 дугаар зуунаас эхлээл одоо Монгол эр хүмүүс ялангуяа тий эр хүн хэлсэн амдаа хүрдэг гэдэг ч юм уу тийм тодорхойлтууд айгүй их байдэн шүү дээ. Эннээс эхлээд энэ алдагдаад ирэхээр худалч болоод улс одоо жишээ нь ялангуяа одоо манай улс төрчид айгүй амархан амлцдаг тийм юм амлна гэдэг чинь тийм нэлээд бодох ёстой зүйл шүү дээ бас тий. Тийм болохоор одоо юм шудраг ус байдал ингээ бодлоо арчуулдаг гэдэг ч юм газар аваад байна л да. Нэг амлалт өгч нь амлалтандаа хүрэхгүй байх нь бас нэг асуудал. Амлалтандаа хүрэх гэж хичээж байгаа хүн гэдэг чинь бас нэг өөр асуудал хувирчиж байгаа байхгүй тийм. Тэг яг энэ дээр би бас одоо бодлоо ярьдаг байсан. Яг 10 жилд байхдаа ялангуяа 10 11 дугаар ангид. Тэгээд тэрнээс хойш бас ер нь бол тэрнээсээ болоод цаад миний даалт ухамсарт өөртөө итгэлгүй өөрийгөө бараг үзий яддаг юм. Ингээд нэг тэр ингээд иддэг намайг. Яагаад бодлоо ярьсан юм бол заримдаа бүр ингээд гайхна. Бүр шаардлагагүй зүйл дээр ингээд давс нэмээд ч юм уу ингээд нэг жижиг юм дээр ч юм бодлоо ярьцдаг байсан. Тэр нь ингээд бүр ингээд намайг дотроос иддэг байсан. Дотор өөртөө итгэлгүй болгодог байсан. Тэгээд нэг хурдлаа ярихад дараагийн худлаа ярих нь улам амархан болдог байсан. Илүү домино эффект шиг илүү том худлаа ярих боломжуудыг нээдэг. Нэг одоо англиар get away with гэж одоо нэг юмнаас мултраад тэ худлаа яриад тэр нь баригдахгүй мултарчдаг ч юм уу. Тэнгууд дараагийнх нь улам боломжтой болдог. Тэгэхээр яг тэр хугацаанд ингээд тэмцэлтэд шийдвэр гаргаад за ерөөсөө би жишээ нь амлалт хинт ч ерөөсөө амлалт өгөө болчих. Үнэхээр би 100% хийж чадна гэж итгэж байгаа бол тэгээ хийнэ гэж байгаа бол амлая. Босод үе зүгээр амлахаал болчих. Би оролдож үзье энэ төр гэж хэлнэ. Тэ? Харъя гэдэг ч юм уу те. Би ер нь айгүйх тэгж ярьдаг. Дийлэнх юм дээр амлахгүй. Яг амлах юм бол ёстой заавал тэрэндээ өгч жагаад чамаагүй хүрэх ёстой гэж боддог. Тэгэхээр энэ дээр хоёлаа бас ингэ санал нийлж байгаа. Тэгээ тийм учраас энэ маш чухал. Энийг ингээд дадал болгох маш чухал байна. Тэгээ жижиг юмнаас эхлээл ядаж худлаа ярихгүй бас.
Мэдээж худлаа ярдгүү хорвоо ертөнцөж байхгүй тодорхой хэмжээнд ямар зүйлийг худлаа ярих уу гэдэг ч юм уу те. Худлаа ярих чинь бас хүний нэг инстинкт үстэй. Байгалийн бүр ингээд өөрийгөө хамгаалах механизм явж байгаа шүү дээ тархины. Тэгтээ нэг бүр ёс зүйн хэмжээнд худлаа ярихгүй гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй. Тэгээд магадгүй яг зорж байгаа зүйл нь хизээш тийм худлаа ярихгүй 100% амнаас нэг ч худлаа гардаггүй хүн болохын төлөө бол явж байгаа. Тэрэнд хизээч хүрэхгүй ш магадгүй. Гэхдээ түүний төлөө бол явж байгаа. Хичээх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Хоёрдугаар зарчим аяла. Тодорхой зорилго тавьдаг. Маш тодорхой. Тэгээд зорилго тавьдаг. За энэ бол одоо яг миний одоо залуучуудаа байнга тавьдаг номлодог зүйл. Тий, номлодог одоо дуртай лекц маань. Ер нь тодорхой зорилготой байх гэдэг нь за бүр улс орны хэмжээд авч үзэх гэвэл за тэдэн он гэхэд тэдэн төрний тим GDP-тэй, тим ажлын байртай, тим дундад цалинтай, инфляцийн түвшин тим байлна гэдэг ингээд юм. Бүр яг тоочны байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэнгүүд ер нь дийлэнх хүмүүс, дийлэнх одоо байгууллагууд ч гэдэг юм уу. Тийм тодорхойгүй зорилготой байдаг. Одоо наазах нь хэл сурахад ус цас болно гэдэг тодорхойгүй зорилго. Тэр нь яг аль төвшин тий. B1-ийг хэлж байгаа юм уу, C2-ыг хэлж байгаа юм уу мэдэхгүй. Тий. Хэзээ хугацаанд тэр нь мэдэхгүй. Түүнд очихын тулд хэдэн цаг зарцуулах хэрэгтэй тэрийг мэдэхгүй. Тодорхойгүй. Тийм учраас хизээж ус цас болдгоо. Зарим хүмүүс гоё ингээ урсгалаараа явдаг л да. За энийг уртгаа хийгээл ингээд гоё явжээ. Яг нэг тийм болно доо гэсэн тийм зорилго тавьсан, ерөнхий зорилго тавьсан. Тэгмэд манай байгууллага яаж ажиллаж байгаа нөхөр, оргил бүтээр яг яаж ажиллаж байгаа нөхөр. За тийм зорилгод хүрнэ. Тэхийн тулд хэрхэн ажиллах вэ? Тэхийн тулд ямар аргуудыг ашиглах вэ гэдэг ч юм уу. Тэгж явбал их зөв юм шиг санагдаад. Гаргалгааг нь гаргаж ирсэн. Урсгалаар биш одоо нөгөө талаас нь юмыг харж ийн гэсэн үг. Зорилгодоо хүрдэг бас хэлсэндээ хүрдэг. Энэ identity-г тэгээд тэр одоо чинь бит хоёр ингээл энэ сургууль байгуулах байдаг ч юм уу, аппликейшн хийх ч байд юм уу, одоо өөр зөндөл олон чаленжуудыг давхад маш олон бата, маш олон саад чаленжууд тулгардаг. Тэр болгон заримдаа бүр ингээд цөхөрж унгаагаад өөр гаргалгаа тухайн мөчөд харагдахгүй. Энэ impossible байж боломгүй юм шиг юм мэдрэмж ч юм уу тийм харахад тэгж үзэгдэл одоо байдлаар харагдах үеуд гарч ирдэг. Тэр үед pivot хийн, шинээр сэтгэн, шин бодно. Тэгээ гаргалгаануудыг гаргаж ирдэг. Тийм. Гол нь тэр тоото тэр нэг тэдэн сарын тодорхой зорилго гэж яг энийг л хэлээд байгаа. Тэдэн сарын тэдэнд тим тэдэн ширхэг юмтай тим юмтай болцсон байна гэдэг ч юм уу тий. Жишээ нь за хилэн дээр бол тий. За би 2027 оны 12 сарын 30 гэхэд би IELTS дээр 7.5 оноо авнаа гэж зорилго тавьсан бол тэрэн дээр зориулаад план гаргаж болж байгаа байхгүй юу. Магадгүй дунд нь адал явдлууд гарна шүү дээ. Одоо би өвдөх ч юм уу нэг хөндлөнгийн шалтгаанууд гарч ирнэ шүү дээ. Эсвэл айгүй завгуулах ч юм уу. Тэгвэл хэрхэн яаж хөрөх вэ гэдэг нь айгүй чухал. Тэгэхээр тэр болгонд нь амар тийм уян хатан байх хэрэгтэй. Ялангуяа байгууллага дээр бол одоо энийг үсэ. Одоо би бол ингэдэг ажилчдаа одоо багийнхаа гишүүдтэй бол за чи ямар нэгэн тодорхой зорилго тавь. Яг энэ жил чи яг юунд хүрсэн байх. За жишээ нэг ихэнх манд ер нь байр авах зорилготой байдаг те манай залуучууд байр машин гэдэг ч юм уу тийм. Дөнгөд байр авнаа л гэчдэг. Тэгэнгүүт би энэ дэр юу гэж хэлдэг вэхээр за чи яг хэдэн метр авах байх. Хизээ авах юм. Тэ хідээр авах юм. Хэд болох юм те. Тий. Тэр бүгдийн төлөвл тэгэх юм бол чи чаднаа гэж. Тэгчих юм бол тэр чинь ойлгомжтой. За би өдөрт хэдэн цаг ажиллах хэвтэй. Ямар цалингаар ажиллавал тэрэнд хүрэх юм. Сард хэдийг хадгалах хэвтэй. Тэгвэл тэр цалинт хүрэхийн тулд би ямар ур чадвараа сайжруулах хэвтэй. Захиралтайгаа ямар дийл тохиролцоо хийж би арай илүү мөнгө авах юм гэдэг ч юм уу. Ингээд опшнууд газрын зөргүүд ингээд нээгддэг гэсэн үг. Түрүүн хэлсэндээ ч хүрнэ, зорилтсондоо ч хүрнэ. Энэ identity-г өөрийгөө тодорхойлох байдлыг суулгасан учраас бас нэг цаана нэг яагаад суулгадаг вэ гэдэг түрүүн тэр ёс зүйдэр ярьсан шиг хэрвээ одоо жишээ нь тэр саадууд гарч ирэхэд бит хоёр бууж өгөө цөхөрж унаад за болий гэвэл дараагийн саад дээр дахиад болох амархан болдог. Муу зуршлуулсан шүү дээ. Тий. Эсэргээр голоо зөв тодорхойлоод жижигхэн яг өөрийнхөө нөөцөд тулгуурласан
тэрнээсээ нэг 5-10% илүү бодтойгоор тийм. тий илүү зорилго тодорхойлж болж байгаа. Тэрэн дээр хүрцэн яах вэ? Дотроос өөртөө итгэлтэй бол өөртөө итгэлтэй хүнийг ер нь юуцах шахах хэцүү шүү дээ. Тий. Unstoppable гэж бол. Тий. Тэгэхгүй одоо жишээ нь бит хоёр ингээл том яриад энэ ч за эх сар гэхэд тэрбум долларын компани байгуулад дэлхийг өөрчлөөд гэдэг. Тэгэхэд ингээд тий авар юм байж. Тэгэхээр энийг яг хөө тэр зорилгоо ч гэсэн апдейтлж болно. Тий нөөцөндөө тулгуурлаад зорилго тодорхойлох хэрэгтэй. Гурав дахь зарчим маань зоригтой байх. Courageous. Энэ зоригтой байх гэдэг нь яг саяны тэр зорилго дээр ч хамаарж байгаа юм. Тэр ёс зүй дээр ч хамаарж байгаа юм. Ёс зүй зөрчигдөж байгааг харчаад чимээг өнгөрч гэдэг ч юм уу тийм. Тэгхгүйгээр зоригтойгоор ёс зүйгээ зарчмаа хамгаалаад боломжийг алдах байж болно. Эсвэл хин нэгнтэй нүүр тулах байж болно. Яг энэ үнэт зүйлийнхаа төлөө болон тэр зорьсон зорилгынхаа төлөө зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө болон хайртай хүмүүсийн төлөө, эх орныхоо төлөө ер нь зоригтой байх хэрэгтэй. Нэг болж чадахгүй, ёс зүйгүй юмны хажуугаар чимээгүй өнгөрөөд явж гинэ гэдэг бол одоо нэг ёсны тэр ёс зүйгүй үүдэл гаргаж байгаа хүний талд орж байгаа одоо адилхан болж байгаа л гэсэн үг. Үүнтэй холбоотой Ralph Waldo Emerson гэж Америкийн мундаг зохиолч хүний хэлсэн. Бурхан өөрийн ажлыг хулчгар хүнээр хийлэгдэгвэ гэж үг байдаг. За тэр бурхан гэдгийг бид нар юу гэж тодорхойлж болно? Одоо чинь сайн сайхан гэгээлэг зүйл гэж тодорхой юм бол эсвэл хорвоогийн хамгийн сайн сайхан боломж бололцоо ч гэх юм уу тийм. Тэрийг хулчгар хүн хийж чадахгүй. Тэгэхээр зоригтой байх хэрэгтэй. Тэгээ бас за байгууллага дотроо бол бид нар за ямар ч хэлмээр санагдсан юм байвал чөлөөтэй хэлж байгаарэ. Чи буруу хэлсэн ч хамаагүй шүү гэдэг тийм. Аль болох тийм дадлыг суулгахыг зорддог. За сургууль дээр одоо хүүхдүүд дээр бид нар бас энэ бүгд ер нь дадлаа байгаа юм тийм. Ёс зүйтэй байх чинь бас нэг хэмжээ нэг ёсны дадал واخгүй. Зорилго тавих чинь нэг дадал. Зоригтой байх чинь нэг дадал. Дадал байгаа байхгүй. Тийм учраас манай өрөө бол build good habits буюу зөв дадлыг бүтээ гэдэг. Энэ одоо яагаад үүссэн бэ гэхээр боловсрал гэж юу юм бэ гэхээр бидний суур дадал байгаа. За боловсрал гэхээр одоо нэг Harvard төгсчихсэн те амарлаг гоё те мастер докторийн дипломтой. Тэгэнгүүтээ одоо улсын төсвөөс нь тэрбум их найдаар нь усчдаг. Тийм хүнийг би бол боловсралтай хүн гэж хэлэхгүй. Тэр хүнийг бол зүгээр сайхан дипломтой хулгайчл гэж хэлнэ штэ. Харин эсрэгээр айгүй сайхан хүн байгаа штэ. За тийм диплом байхгүй гэж үтэй. Эсрэгээр ингээ хүмүүсийн төлөө ингээ тусуулдаг. Хийсэн бүтнээсээр одоо тийм энгийн одоо танигдаагүй тийм хүмүүс зөндөө байгаа штэ. Хүүхдүүдийн төлөө зүтгэдэг. Тий ард олонныхоо төлөө зүтгэдэг. Эсвэл хин нэгний төлөө зүтгэдэг. Ар гэрээ айгүй гоё аваа явждаг ч юм уу. Судлаа ярьдаггүй. Тий өдөр болгон гоё жимд очиод дасглаа хийдэг, зөв хаалцдаг. Тэрнгээрээ хідэн хүнд нөлөөлж байгаа бол энийг бол би боловсралтай хүн гэдэг байгаа байхгүй. Одоо Монголд тийм удирдагч нар л айгүй их дутагдж байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр дөрөвдүгээрт нээлттэй сэтгхүүтэй, open minded гэж. Энэ нь болохоор бид нар янз бүрээр хэлдэг. Цагаан бүсний менталититэй гэдэг ч юм уу, эсвэл одоо мэдлэгийн эгогоо дарддаг гэдэг ч юм. Тийм альва зүйлд бас арцнаал бай гэж хэлдэг тий. Яагаад тэгэхээр эцсийн дүгнэлтийг бид нар гарах болгондоо бидний нэг хэсэг өгч идэг гэсэн. Тэгэхээр хорвоо дээр бид нар бүх зүйл дээр эцсийн дүгнэлт гаргачих юм бол өшөө сурах юм үлдэхгүй бүх хаалгыг хаагаад нэг шорон дотор өөрийгөө хориод тэгээд дуусна гэсэн үг. Тий. Энэ зарчим болохоор манай нэг физикийн багш их сургууль сурж байхад ингэж хэлчихсэн. За энэ ингээд гой онолууд байна. Физикийн энэ онолууд байна. За энэ онол хизээ худлаа болдгоо гэхээр дараагийн онол нь тэрнээс давтсан дараагийн онол гараад ирэхээр наа онол чинь ингээд худлаа болдог. Тэгэхээр энд нэм абсолют туйлын үнэн гэдэг ойлголтын тухайд юм философи гарч ирдэг. Тэгэхээр аливаа зүйлд за энэ үнэн байж болох юм гэдэг тийм сэтгэлгээгээр хандаач гэж. Эсрэгээр яагаад энэ яагаад ийм үнэн гэж яагаад худлаа байж болохгүй гэж гэдэг асуулт тавьж эхэлсэн цагаас эхлээд хөгжил явагдаад байгаа байхгүй. Инновац тэнд явагдана. Тэгээд жишээ нь одоо дарангуйлал хүртэл тэнд энэ зарчим зөрчигдөх үед явагдана. Одоо жишээ нь би миний нэг дургу үг because I said so гэж одоо эцэг эхчүүд хэлдэг. Яагаад их хэвтэй юм гэхээр
Яагаад гэвэл би тэгж хэлсэн болохоор гэдэг. Мгм. Өөр арга байхгүй тий би бүх юм хаалттай сэтгхүүтэй юм уу. Энэ дарангууллын үг. Тэрний оронд би бурууч гэж магадгүй. Би чамайг сонсъё гэдэг тийм сэтгхүү. Тэгээ энэ open minded гэдэг энэ сэтгхүү бол бас л Монголд маш одоо юм дутагдж байгаа сэтгэлгээ нийт маасаар. Одоо нэг хар маас энэ төр гэж яриад идэв шүү дээ хүмүүс. Тэр сэтгэлгээ яагаад гэж нөхөр нэг одоо нэг хүн одоо гараал хэвээр амар туйлын зүв юм шиг л хэвээр. Яг л ийм байх хэвээр гээл нэг юм бичээл одоо нэг инфлюенсер ч гэж юм уу яриад ингээ фигүртэй хүн тийм. тэгээ бүгдээрээ тийш шуурчдаг. Тэр энэ хулгаач гэдэг ч юм уу энэ алуурчин гэлчихэд бүгдээрээ яагаад үгүй удлаа биш байх боломжтой юу гэдэг ч юм уу тийм бодол байхгүй. Нэг одоо жижигхээр тэр чигтэл одоо туйлшраад хит туйлшраад. Гэхдээ яагаад ийм гэж. Энийг л хүүхд байхаас нь сургачих юм бол одоо нэг юмд нэг арай нэг арчснаар наантаа цаантай ханддаг болох гэдэг байхгүй. Юу юугүй төрүүл дуурахгүй бодно тунгаан одоо эргцүүлнэ шүү дээ тий. Одоо тэр буддийн шашны мухар сүсэг гэж юу вэ гэхээр альва зүйлийг эргцүүлж бодож одоо хэрсүүгээр хандахгүйгээр шууд хүлээж авахыг хэлдэг гэдэг. Бас Финландын одоо боловсролын системийг маш сайн гэж үздэг дэлхийд даяараа. Тэгэхэд Финландд 1-р ангиас нь эхлээд бас хүүхдүүдэд fake news буюу хуурамч мэдээ гэж юу юм яаж ажилтгийг түүхийг үзэхдээ энэ түүхэд ийм үйл явдал болсон юм шиг байна. Баримтууд нь бол ийм байна. Гэхдээ энэ баримт яг баталгаатай юу? Эсвэл магадгүй нөгөө тал нь хоцсон бол нөгөө тал нь түүхийг бичсэн бол яаж бичих байх байсан бэ гэж хүүхдүүдээр бичүүлдэг ч юм уу. Тэр талын бас сэтгэлгээг хөгжүүлдэг гэж байгаа. Энд тэгээд Америкийн нөгөө барууны одоо танай Английн ийм боловсролын системд бол яг энэ тал Азийн боловсролын системийг бодвол илүү хөгжсөн юм уу гэж би бодоод идэв. Одоо ядаж л ингээд олуулаа сууж хагаад тэр нэг хүүхдийг шүүмжлэхгүйгээр мэтгэлцүүлээ тий тэр өөрийнхөө одоо яагаад ингэж бодож байгаа гэдэг аргументын нар яагаад баруунаас гарч болохгүй гэдэг ч юм уу тий ингээд нэг юм тэрэн дээр нь шүүмжлээд байх ш. Тэр олуулаа хилэлцэж хагаад тэгээд олон аргументуудыг сонсож байгаа хүнийхээ дүгнэлтийг хийгэрч арай нэг юмд надад сантаанд болно да. Тий одоо жишээ нь Англид одоо EBS болон цаашаа ер нь шашны боловсрол religious education гэдэг хичээл байнга ордог гэсэн. Тэр нь орох шаардлагатай хаяад Лондонд бүх төрлийн шашинтай хүмүүс явж идэг. Тэгээд би одоо манай анги дотор л ихэд нэг ислам дотроо сүнигийн ислам, юуны ислам, христ дотроо католикийн юу гэл буддист дотроо одоо Непалийн хүүхд байдаг ч юм уу эсвэл хятадын буддист байдаг ч юм уу. Тэгээд тэр дотроо шашингүй бүр шашны эсрэгч байт юм. Ингээд маш олон хүүхдүүд бид нар бөөнөрөө суулж агаад мэтгэлцээд ярилцаа одоо яриа өрнөлт гэсэн бурхан гэж юу юм байдаг юм уу? Исламын бурхан юуг тодорхойлдог юм? Тэгээд тэр нь яг яагаад ингэдэг юм? Энэ түүх нь одоо энэ Гиген Мари үнэхээр одоо тийм ариун одоо онгон гэж тийм үү тийм хүн байсан юм уу? Энэ юу нь яг яагаад тэгсэн ингэнгууд задлаад үзэнгууд тэр анхны тэр арамаик гэж одоо Иесусийн ярьдаг байсан хэлнээс грек хэл рүү ингээд орчуулагдахтаа ч юм уу тэр ариун гэдэг үгийг онгон болгоод орчуулсан байдаг ч юм уу юм орчуулгын алдаа гарсан юм байна гэдэг ч юм уу ингэж бүр ингэж ухаж задлж бид нар айгүйх мэтгэлцдэг байсан. Тэгээ иймэрхүү сэтгэлгээ бидний одоо энэ 4-р зарчим болох нээлттэй сэтгэхүү. Ер нь бол нээлттэй сэтгэлтэй бол айгүй том сэтгэлтэй. Би бол одоо энийг ингэж залуучуудаа хэлдэг шүү дээ. Мэдлэгийн эгогоо дарчхаа. Чи юм би энийг мэдж байгаа гэдэг болоод эхлэх юм бол тэгээд чи юу ч мэдэхгүй байна. Тэгээд дуус. Тэгээд нэг өсөл дэвшил зогсно. Dunning-Kruger эффект орж. За 5-р зарчим маань look closer буюу одоо альва нээлттэй асуудлыг шийдэж хаадаг дадал гэх юм. Хүний хөгжлийн хурд байна уу, улс орны хөгжлийн хурд байна уу? Альва зүйлийг ер нь нэгдүгээрт стрессгүй болгочихж байгаа. Хоёрдугаарт хурдтай болгочихж байгаа. Айгүй гоё зарчим байгаа даа тий. Зарчим. Энэ юунаас үүссэн бэ гэвэл бид хоёр одоо тайлбарлах юм бол жишээ нь Jeff Bezos Amazon компани үүсгэн байгуулагч захирал стрессийг юу гэж тодорхойлдог вэ? Стрессийг одоо нээлттэй олон таскууд тэрийг хаагаагүй олон таскуудаас л стресс үүсэж байгаа шүү дээ. Тий. Тэрнээс биш ачаалттай ажилласнаасаа биш, олон цаг ажилласнаасаа биш. Харин
шийдвэр гаргаж эсвэл үйл авч чадах байсан юмнууд дээр хоош тавьж залхуурч гэх юм уу одоо procrastinate хийж за дараа хий гэж олон таскуудыг улам олон тэр нэгсэх тусам дараа хийх болгонд өдөр болгон шинэ таскууд нэмэгддэг. Тэр болгоныг овоолохоор бидний ачаа одоо бас нэг юм үг байдаг. Хамгийн хүнд ачаа бол одоо гаргаагүй шийдвэр, эцлээгүй шийдвэр гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр ингээд нуруунд дээр дийлэгцээр байгаа сүултээ тэр хүн одоо RAM-д тулаад CPU-нд тулаад тэгээд шинэ таск онгойлгох боломжгүй болдог. Тэгэхээр бид нар энэ loop closer гэдэг зарчим маань альва зүйлийг 2 минутын дотор хийж чаддаг бол яг одоо хий. 2 минут 5 минут. Яг одоо би шийдэж чадчихвал яг одоо л шийдэх гэсэн. Илүү их урт хугацаа шаардах мэдээж зүйлс гарч ирнэ. Тэргээ жижиглэн төлөвлөнө. Бүр хийх шаардлагагүй бол хийхгүй гэж таачиж болж байгаа. За энийг бас яагаад энэ зарчмыг нэвтрүүлэхээр болсон бэ гэхээр оргилдоо ер нь анх компаниудаа байгуулж байхдаа ер нь юм аж аргалтайгаар ажилдаг орчныг бий болгоё гэдэг үрэндээр байгуулжсэн. За тэгвэл хүн яавал аж аргалтай мөртлөө шаргуу хичээнгүй сайн ажиллах юм бэ? Мэдээж одоо бизнесийн орчинд ч юм уу байгууллагын орчинд огт бүр стрессгүй ч юм уу тийм юм байхгүй. Хамгийн гол нь сэтгэлийн амар амгалан тайван байх гэдэг чинь хамгийн чухал зүйл байгаа шүү дээ. Тийм одоо нэг юм чэйжэн дээр чулуутай бачуурж ажиллах. Тийм. Тэр бол өвчний стресс. Хүнийг өвдгдөг тий. Чин зовлон тусна. Тэгээд үр дүн нь ч нэг муу гарна. Тэгээ өмнөх олон одоо байгууллага ажиллуулсан туршлагаас бол ер нь бол одоо юм аж аргалтайгаар ажиллаж болох юм байна. Гэхдээ үр дүн зас зовж ажиллаж болно тий. Зовоод стресстэй тэрнээс нэг юм амар гад тий. Тэгээ ус салзраад ч юм уу буралдаад ингээд өгшрөөд ингээд нэг үр дүн төржүүлж байна. Эсвэл тэрийг харах өнцгөө жоохон өөрчлөөд угаасаа би энэ ажлыг хийж байхдаа кайфтай байгаа. Тэгээ хүмүүстэй сайхан харилцаж хүмүүсийг илүү шахаж дарамтлахаа болчих гэдэг ч юм уу. Тийм хандлагаар яваад үр дүн бараг нөгөө аж аргалтай ажиллаж байгаа үр дүн нь илүү сайн гарч ирж байгаа байхгүй юу? Одоо наад зах нь loop closer гэхэлэр зүгээр компьютероор төсөөлөх юм бол RAM-а хоослоод одоо аливаа тоглоомыг тоглоход ч юм уу програмыг ажиллуулахад олон програм зэрэг асаачихлаар бүгдээрээ гацаад нэгж явахгүй. Тэрний оронд бус програмнуудаа close хийгээд хаагаад нэг програмаа ажиллуулахлаар бүх хүчин чадлаараа тухайн зүйл дээр төвлөрөөд тэгээд бидний нэг one thing essentialism гэдэг номнууд дээр гардаг зарчим шиг тухайн урдах таскийг 100% хийх боломжтой болдог. Тэгэхээр тэр 100%-ийн нөөцөө ашиглаж нэг таскн дээр төвлөрж байгаа хүн маш илүү мэдээж бүтээмжтэй байна. Тийм. Энэ дээрс үндэслээд би бүр ингээ компани дотроо нэг хэллэг гаргасан шүү дээ. Өдөр бүр нэг бүтээмж зүгээр ядаж ганцхан юм бичгээ гэх тээ. Өнөөдөр 10 to-do listтэй байх гэхээсээ илүү өнөөдөр би юуг амжуулчих юм бол ер нь тэр зорилго руу маань нэг алхам ойртуулах вэ гэдэг л асуултанд хариулна гэсэн үг. За ингээд 6 дугаар зарчим буюу бидний бас байнга ярьдаг хэрэгжүүлэхийг хичээдэг маш чухал нэг зарчим маань хайрладаг. Англиар бол caring. Ер нь бол хайр байхгүй бол тийм ээ утгагүй. Халамжилдаг одоо нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг, нэг нэгнийгаа одоо халамжилж одоо анхаардаг тийм зарчим гэж бол тодорхойлоод байгаа юм. Тийм энийг бас өөр нэг талаас нь тайлбарлах юм бол жишээ нь байгууллагуудын нэг гаргадаг алдаа гэх юм бол хүмүүсийг мөнгө олох хэрэгсэл гэж хараад тэгээд тэр хүмүүсийг нэг юм боол юм шиг ч юм уу эсвэл нэг юм зүгээр л нэг юм орлуулчих боломжтой нэг юм үзэг шиг ч юм уу тийм. Бүр тэрнгээрээ тэгж хилээ сайрхаад явж байгаа хүмүүс үйд ч тийм орлуулшгүй хүн гэж байхгүй гэдэг ч юм уу тийм. Тэгээд тэр хүмүүсийг хүн гэдэг утгаар нь биш тийм хэрэгсэл гэдэг утгаар нь харах. Энэ бол ёс зүйн хувьд бид нэг дүр зарчмыг зөрчиж байгаа юм. Бас ерөнхийдөө тэр бүтээмжийн хувьд ч гэсэн одоо би хувьдаа жишээ нь маш олон компаниудад Англид ч юм уу ингээд зүгээр ажилчнаар ингээд ажиллаж үзсэн төрөл бүрийн мессен дээр тэгэхэд яг энэ зарчим алдагдчих ах үед би ажилчны хувьд намайг ямар ч тоох юм байхгүй юм байна. Зүгээр л нэг хэрэгсэл юм байна гэдэг мэдрэмжийг улам их авах тусам миний бүтээмж, миний сэтгэл гаргана гэдэг чинь бас нэг маш чухал зүйл. Тэр алдагдаж эхэлдэг. Тэгэхээр энэ бас тэр утгаараач тэр маш чухал. Зүгээр зарчмын хувьд, хүн хоорондын харилцааны хувьд ч маш чухал. Энийг бас байдгаар хичээж л явна да тий. Ер нь альва ингээд
аж аргалтай ер нь амьдралын нууцуудыг одоо ингээд тайлсан олон номнууд байдэн штэ, олон одоо зохиолчд байдаг. Тэгээ явж явж нэг дүгнэлт гарч ирдэг. Хүн хоорондын харилцаа. Хамгийн аж аргалтай хүмүүс, хамгийн урт насалдаг хүмүүс ер нь айгүй сайхан тийм эрүүл харилцаатай орчин дотор л одоо тэр хүмүүс байгаад байгаа юм. Тэгэхээр эрүүл одоо тэр харилцаа гэхээр нэгнийгээ халамжилдаг, эмпати хийдэг, энэ маань ингэж байгаа болоо тэгж байгаа болоо аль болох нөгөө хүндээ тусалдаг. Тийм орчинд л хүн айгүй гоё эрүүл анхаардаг тий. Аль болох анхаарах хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдийг ч гэсэн багаас нь ингээд одоо сүүлийн үед одоо сүүлийн 20 30 жил одоо технологийн хурцтай хөгжиж байгаа үед бас энэ илүү одоо объектив байдлаар бас хүмүүсийн харьцдаг болчиход байна илүү тоомон дээр. Тэнгүү сүүлийн үед одоо юм татгшаага өнгөйдөг ингэх ёстой гэдээ эргээд бас ирж штэ тий одоо ингээд татгшаага өнгөдөг бясалгал хийдэг. Энэ хайрлах одоо энэ халамжлах юу ч байна. Өөрийгөө хайрлахаас баг ихтэй гэж үздэг байгаа байхгүй. Тийм болохоор манай сургууль дээр бясалгал гэдэг зүйлийг одоо ядаж л нэг 5-10 минут хүн бүр жоох хүүхдүүд л нэг 2 төлөвлөл бага юм чи 2-3 минут ингээд өөрийгөө сонсоод би юу мэдэрж байна. Өөрийгөө сонсоод ойлгож байгаа хүн яах вэ? Бусдыг айгуу сайхан эмпати хийгээд энэ ийм зүйлийг туулж яваа гэж төрүүлэн дүгнэлт гаргалгүй. Тийм байдал төрнө гэж үзэж байгаа. Одоо ихэнх алдаанууд, буруу шийдвэрүүд сэтгэл хөдлөлийн өндөр түвшин дээр гардаг. Баяр хөөрч байсан, уур уцаарч байсан, хорсол, гомдол юу гэдэг. Бүх төрлийн сэтгэл хөдлөл гоник хамгийн өндөр түвшин дээр очих үед шийдвэр гаргах нь ихэвчлэн алдаа байдаг. Тэгэхээр тэр давалгааг өнгөрөөгөөд тайвшруулж агаад шийдвэр гаргах гэх мэт дадлыг хүртэл бол бясалгал бас хэрэг болно. Тэгээ нэгэнтэйгээ гоё мэдлэлцдэг те инээмсэглждэг. Тэгэхээр энэ хайрладаг гэдэг зарчим бас одоо бас миний нэг ярьдаг нэг юу байгаа шүү дээ. Хүн нэг бол хоёр л чам байдлаар чамтай харьцдаг, нэг бол чамайг хайрлаж байгаа, нэг бол аврал ирэн уйлж байгаа гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдийгөө бас тэгж удирдах сурснараа зөв хэмжээнд жолоог өөртөө авснараа аврал ирэн уйлах буюу бусдыг доромжлох, хэрүүл хийх гэхээсээ илүү хайрлах тал руугаа илүү их орох байх. Тэгээ ядаж тэр үед нь сэтгэл хөдлөл өндөр болцсон үед нь чимээгүй яаж байгаа дараа нь тайвширсан яасан гэж ярилцдаг ч юм уу те. Айгүй ингийн жижиг юм шиг дадлууд байгаа байхгүй уг нь их амархан те. Тэгтээ амар хэцүү. Нэг суулгах нь. Тэгтээ нэг бүх насаараа бид нар хичээж явсны эцэст луужин болох хэрэгтэй байгаа байхгүй те. Домино эффект гэдэг шиг маш том зүйлийг бүтээх боломжтой гэж тэгж байгаа. За 7 дугаар зарчим маань accountable буюу одоо хариуцлагатай одоо өөрийнхөө хийж байгаа ажлын ч юм уу эзэн байх. Ер нь за би болохоор монголоор бол наадах чинь ингэж орчуулад байгаа. Сэтгэлээсээ хандах. Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ ичгээ. Хүний юм байсан ч өөрөө юм байсан ч чин сэтгэлээсээ одоо тэр нь хийж байгаа зүйлдээ үнэн ч хандаад хийж байгаа хүнийг бол хариуцлагатай хүн гэж. Тэр зүйл яг одоо үнэлэгдэхгүй байсан ч хин нэгэн харж л байдаг. Эсвэл үр дүн ч юм уу дараа нь одоо яг одоо тэр нэг ярьдгүй хүн байсан ч үр дүн нь яриад өгчдөг ч юм уу. Чин сэтгэлээсээ хийж байгаа юм болгоны хариу нь ирдэг гэж би боддог. Тэр одоо английн яг үүнтэй холбоотой нэг хэллэг бас байдаг. How you do anything is how you do everything. Чи юугч ямар ч хамаагүй зүйлийг яаж хийж байгаа чинь бусад бүх зүйлийг яаж хийж байгаа чи илэрхийлэл гэдэг. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг бас Стив Джобс энэ компьютерээ хийхдээ хэний ч харахгүй тэр дотоод хэсгийн хүртэл үзэсгэлэнтэй хийх тэр чин сэтгэл тэр бол энэ accountability-д бас орж байгаа. Тэгээд энэ нь нөгөө түрүүний эргээд тэр 70 ухамсар гэдэг дээр ярьжсэн шиг өөртөө ихтэй байдал болон бас work works on you more than you work on it гэж үг гэдэг. Тэр нь болохоор чи ажил дээр ажиллахаас илүү ажил чам дээр ажилдаг гэж. Тэр чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар эзэн болж тэр зүйлийг хийж сурсан хүн цаашид өөртөө авж байгаа зүйлэн дээр цалин мөнгнөөс илүүтэйгээр тэр дотоод чадвар сурж जैन өөртөө итгэлийг авж जैन тий. Заварт хугацаанд бол нэр хүнд гэдэг зүйлийг ч олж авдаг. Тэгэхээр энэ бидний бас нэг чухал зарчим. Бас энэ уучлаарай юу нөгөө нэг power great power comes great responsibility power гэдэг нэг Spider-Man үг гэдэг шүү дээ. Хариуцлагатай дагаж
хүч чадал ирдэг. Мгм. Энэ болохоор би аль аль нь уялддаг гэж боддог. Мгм. Хүч чадалтай болж иж хариуцлагатай болох гэхээсээ илүү бас хариуцлагыг үүрж иж хүч Чадлыг олж авдаг. дагаж бас Тий. ирдэг. Тийм учраас энэ бас ер нь Тий хамгийн чухал зарчим байна. Ер нь бүгд л бүгд л Тэгээ ер нь аливаа зүйлд гоё сэтгэлээс угаасаа та нар ингээд бидэнд одоо нэг юмыг айгуугаа сэтгэлээс идэх хүн ямар гоё харагддаг үлээ тий. Ингээд үнэлэхгүй байхын аргагүй, магтахгүй байхын аргагүй. Тийм нэг гоё хүмүүс байдаг да нэг би ингэчлээ тэгчлээ гэж ярихаасаа илүү тэр баг үйлдэл нь ингээд хийж байгаа үйлдэлүүд нь яриад өгчдөг юмыг ингээд зүгээр нь гоё цэмбитлэн цэвэрлждэг цэвэрлэгч үлээ. Тэр бол үнэхээр хариуцлагатай юм байгаа байхгүй. хариуцлага гэдэг зүйл бол ер нь бидрийг бүтээдэг зүйл. Тийм учраас энэ бас манай Бас чухал дадал байна. За ингээд 8 дугаар дадал буюу 8 дугаар зарчим бас л маш чухал. Энэ байж иж баг босод бүх дадлууд ер нь баг байх шинжтэй ч юм шиг. Тийм энэ сэтгхүүний зүйл болчихж байгаа. Энэ болохоор abundance mindset буюу одоо далайцтай сэтгхүү гэж орчуулж болно. Баялаг сэтгхүү гэж орчуулж болно. Ерөнхийдөө бол эсрэг нь scarcity mindset буюу хорвоо хомс. Энэ зарчим болохоор хоёулаа нэг номыг уншсан да. Али чиний уншаад байгаа гэж амнаа уншуулж өссөн. Tegris Gears гээд үг авах. Зүг үү? Адам Грантын тий. Өг авахын одоо тухай. Тий. Энэ ер нь өгөхийн тухай талаар байгаа юм. Тийм одоо нэг юм одоо харамч биш тий. Одоо ер нь аливаа зүйл юм хязгааргүй энэ хорвоо ертөнцөс гэдэг чинь бид нар төрцөн байна гэдэг чинь өөр ямар гоё өгөөмөр юм бэ? Тэр талаар байгаа байхгүй тий. Одоо жишээ нь зүгээр би ийм жишээ ярих дуртай. За энэ цаг биш юм байна. Миний нөгөө нэг цаг нарнаас энерги авч цэнэгждэг. Тэрэ шаардлагагүй. Өөрөөр хэлбэл нарны энергийг бид нэр harness хийж ашиглаж энерги болгож чаддаг болсон байна гэдэг дэлхийн ямар ч түүхэнд төсөөлөгдөшгүй мөртлөө үргэлж бидэнд байсан ил байсан нөөц. Гэтэл тэрийг нэг юм одоо инновацлог тэр тийм хүн одоо бандс майндсеттэй хүн бий болгоод одоо бид нэр тэрүүгээр машин жунж болж ийн яач болж. Үүнтэй адилхан өөр бидний олж нээгээгүй ч юм анзаараагүй хичнээн их баялаг энерги байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр нэг юм хорвоо хомс одоо нэг zero sum game гэж англиар ярьдаг. Нийлбэр нь 0 болдог, тэг болдог. Тоглоомыг тоглох гэсэн үг тийм ээ. Одоо тэгэхээр бүх юма булаацалтна гэсэн үг. Мэддэг чаддаг юм мэдчихвэл зүгээр хэлчихье. Зүгээр ингээнээр бол тий. Тэгэхгүй нэг энийг мэдчихвэл надаас илүү гарчна гэдэг ч юм уу. Миний санаа тий. Санаа бол амар энэ тий. Тэгэхээр энэний эсрэг сэтгхүүн болохоор мэддэг бүхнээ би хуваалцъя. Одоо бид хоёр тэрийг жишээ нь бодит амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг гэж би бодож байна. Хүн болгонд арга мэддэг чадвар бүх юмаа ингээл хуваалцдаг. Яагаад вэ гэхээр цаана ийм өөртөө ихтэй байдаг. Энийг олон жил хэрэгжүүлсэн дуршлаг чадвар гэж бас байдаг. Тэрийг одоо жишээ нь би яаж хэл сурахыг мянган хүнд зааж болно. Гэхдээ яг тэрийг бодит амьдрал дээр 10,000 цаг ч юм уу олон мянган цаг хэрэгжүүлсэн чадвар дуршлага маань орлуулшгүй зүйл бас байгаа. Тэгээд ч улам илүү олон хүмүүс хэл сурдаг болсноороо энд би хувь нэмэр оруулснараа миний тэр алсын мөрөөдөл биелэх юм. Тэгээд бас одоо бусад сургуулиуд сургалтын төвөөд хэлний аппликейшнуд байдаг юм уу? За энийг бол жишээ нь бид хоёр манай хамтрагчд гэж өрсөлдөгч биш. Одоо нэг зүг рүү явж байгаа. Энэ улс орн энэ сургууль ажиллуулж байгаа, сургалтын төв ажиллуулж байгаа энэ хүмүүс чинь улс орныг соён гээгэрүүлэх гээд хичээж байгаа хүмүүс. Тэгмүүд бидэртэй адилхан зорилготой тийм хүмүүс гэж харж байгаа. Бусад тэр сургуулиуд улам сайн байх тусмаа бидний зорилго бий гэсэн үг шүү дээ. Тэр дунд өрсөлдөөн бий болно. Илүү олон санаар байж болно тий. Тэгээ бас хоёлаа ингэж ярьдэн шүү дээ. Аливаа зүйлийг одоо нэг юм өндөр цамхыг нураахгүй чи нэг тэрийг гоё ярьдаг тий. Хамгийн өндөр байшинг хоёр аргаар барьж болно. Тий. Нэг нь бусад бүх байшингуудыг нураагаад нэг давхар байшин барьж болно. Нөгөөх нь зүгээр л жинхнээсээ хамгийн өндөр байшинг нь л барьж байгаа. Тэгэхээр бид хоёр тэр хоёр дахь тэр хувилбарыг хийх гэж хичээж байгаа гэсэн. Шударгаар өрсөлдөн. Шударгаар илүү хамгийн сайныг нь хийхийг хичээнэ. За ингээд ийм 8 зарчмыг одоо эрхэмлж одоо бид хоёр одоо үндсэн хуульгаа одоо энэ байгууллагынхаа үндсэн хууль, соёл, зарчим, дадал болгох гэж одоо хичээж явж байгаа.
Тэгээ энийгээ бас суралцагч нар хүүхдүүдтэй тэгээ байнга номлож байна те. Одоо манад 500 гаруй одоо хүн англи хэлний одоо сургалтанд орлоо одоо өнгөрсөн хагас жил гарангийн хугацаанд 8 сарын хугацаанд юм уу? Одоо ингээд 700 сурагч манай сургуульд орж ирж байна. Тий. Хамт олон ер нь бол 1000-аас их хүмүүстэй бид нар ингэж одоо яг шууд утгаараа сурагч багш хамт олон Тий эцэг их гэдэг. Энэ хүмүүст бид нар үлгэр жишээ болохыг хичээж аль болох энэ зүйлсийг ингэж хуваалцаж за тэгээ цаашаага магадгүй энэ подкастыг үзэж байгаа үзэгч танд бас инспирэшн өгч байд юм сэтэлжүүлэгч байд юм уу. Энэ бидний зорилго ингэж бид нар манай энэ сургуулийн зорилго ерөнхийдөө миний одоо харж байгаагаар бол үлгэр жишээ иргэдийг бэлдэх. Монголын болон цаашаага дэлхийд үлгэр жишээ болсон зөв дадалтай, ёс суртахуунтай сурах арга барилаа олчихсон. Тэгээд ийм өдөр тутамдаа энэ 8 зарчмыг дадал болгож хөвчсөн. Тим үнийг бүтээх гэж л одоо хичээндэ. Тий. Энийхэд л одоо чадах бүхнэл бүгднийг зориулж хийндэ. За одоо хоёулаа технологийн хүмүүс байна да. Аппликейшн гаргачлаа. Аль аль нь IT-гаар ер нь сонирхоод сураад ажиллаад явж үзлээ. Тэгэхээр энэ технологийн шийдлүүдийг бас энэ оруулж ирж бит хоёр бас инновацийг оруулж ирэх гэж зорж байгаа. Тий. Боловсролын системд. Тэр талаар яриач. За ер нь одоо хиймэл оюун ухаан бол айгүй гоё. Эд даалгаврын үедээ явж байна. Айгүй олон шинэ боломжуудыг бас нээж өгч байна. Дэлхийн ертөнцид одоо хүм төрөлхтний ирээдүйд. Тэгээ Монгол улс бол одоо багшийн хомсдолтой, сайн багшийн хомсдолтой тим улс байгаа. Тэгмүүд энийг одоо хиймэл оюун ухаан технологиор аппликейшнээр шийдэх тийм боломжтой байгаа. За тийм зүйлийг одоо эхлүүлээд ажил хэрэг болгоод бүтээгээд нэлээд ажгүй сайхан амжилттай явж байгаа гэж хараад байгаа. Одоо манай аппликейшн жишээ нь 90,000 хэрэглэгчтэй болчлоо. Тэгээ бид нар одоо хамгийн сүүлийн үеэс одоо тоног төхөөрөмж одоо хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж буюу одоо жишээ нь суперкомпьютер. Тэгээ NVIDIA-гийн DGX Spark гэдэг одоо хиймэл оюун ухаан хөгжүүлдэг тийм компьютерууд аваад мөн сүүлийн одоо production server явахад хэрэгтэй тийм хөрөнгө оруулалтууд хийгээд хөгжүүлэлтүүд хийгээд өөрсдөө гэсэн яг хэл сургалтын боловсролын юмнуудыг хөгжүүлээд явцгааж байна. Тэгээд энийг ашиглаад бид нар яаж байгаа вэ гэхээр одоо жишээ нь эцэг ихт очиж байгаа мэдээлэл аппликейшнээр маш тодорхой, маш энгийн, маш гоё, ойлгомжтой UI UX-тэй хүүхдийнхаа одоо автобусанд суусан, хаана явж байгаа, сургуультай очсон уу, эрдэс бүртгэл, сургууль дээр хичээлүүд дээр хэдэн цагийг зарцуулсан гэх мэт одоо юу гэдэг юм. Хоолных нь одоо ямар хоол идсэн. Энэ бүх мэдээлэл эцэг ихч маш энгийнээр очно. Багш нар бас одоо бас хуваар юу гэдгийг зөндөө бичих цаасны ажлууд байдаг. Эндээс хөнгөжүүлж өгнө тий. Гих мэт одоо шийдлүүдийг гаргаснараа одоо жишээ нь тэр багш нарын тэр ажил хөнгөвчлснөөрөө тэр багшийн энергийн нөөц ихсэж хүүхэд дээр зарцуул. Илүү одоо тийм хүн талаас нь хүмүүжил талаас нь тулж ажиллах цаг нь бас их болоод байгаа юм тий. Тийм. Тэгээд наад зах нь ажлын ачаалал, стресс нь багасаа тэр хүн илүү аз жаргалтайгаар ажиллах боломжтой гэдэг ч юм уу. Иймэрхүү шийдлүүд жишээ нь технологийн зүгээс орж ирж байна. Тэгээд хэлийг сурах ер нь бол аппликейшн маань бас цаашаага одоо хөдөө орон нутгийн багшийн хомсдолтой сургуулиуд руу хүртэл бид нар аппликейшн хурж ажиллах хэлийг олон хэлийг сурах боломжийг нь бас нээж өгж байна. Энэ бүгд одоо ингээд бидний энэ abundance mindset гэдэг ч юм уу энэ зорилготой ингэж нийцэж явж байгаа. Тэгээд нуулгүй хэлэхэд одоо жишээ нь бит хоёр дээр хин дээр нь ингээд маш их юм саналууд ч гэдэг юм орж ирдэг. Бизнесийн санал гэдэг ч юм уу. Ингүүл мөнгө олчих гэдэг юм уу. Эсвэл ингээд хамтарчих гэдэг юм уу. Тиймэрхүү саналууд маш ихээр орж ирдэг л дээ. Тэрийг болохоор бид тэр ягаан даашинцтай бүсгүй гэж тодорхойлдог гэж. Matrix кинон дээр гардаг нэг юм улаан даашинцтай бүсгүй ингээд хажуугаар нь өнгөрөхт Neo анхааран царнаад эргээд харахад нь Agent Smith буу тулгацсан зогсож идэг. Яг тэрэн шиг бид нарт ийм анхаарал сарниулагч гэдэг юм уу. Бидний зорилгоос хазайлгахч байдаг юм уу. Тиймэрхүү саналууд, эсвэл асуудлууд, эсвэл баярт мэдээж байсан хамаагүй ингэж сатааруулах зүйл маш их
таарлддаг. Гэхдээ бид хоёр өдийг хүртэл одоо алдаатай оноотой ингэж бас онлын хувьд бас болон туршлагын хувьд ингэж өдийг хүрэхтэй энэ дээр бас туршлагачсан байна. Туршлагажаад явж байна тий. Зөв хэмжээнд туршлагачсан байна. Цаашид туршлагажаад явж байна. Сурах юм их байна тий. Дахиад өөр ямар ч тийм сатаарлага гарч ихийг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ дээр чигээ барих саяны тэр луужин гэдэг шиг бидний алсын зорилго энэ дагах зарчмууд энэ. Тийм учраас зорилго маань тодорхой, очих газар маань тодорхой. Түүнд хүрэхэд энэ зарчмуудыг зөрчихгүйгээр хүрэх боломжтой юугүй юу гэдэг л энгийн фильтр гарч ирчихэж байгаа учраас ихэнх нь үгүй гэж хэлэхэд хүртэл амархан болчихж байгаа. Амар ч байсан манай одоо компани маань одоо за оргил бүтээрийн зорж байгаа зүйл бол за улс орон даяараа ингээд хүн болгонд хэлний аппликейшнаараа дамжуулж зөвхөн за компани ингэж тодорхойлоод байгаа. Боловсролын медиа технологи, EdTech одоо education технологи тэгээ медиа компани гэж тодорхойлоод байгаа. За боловсролыг яаж зөвхөн одоо төлбөртэй өгөхөөс гадна тэр хүрч чадахгүй байгаа хүмүүст яаж хүргэх вэ гэхээр энэ тал дээр бол одоо энэ ажлаа аль болох тэнцвэртэй ингэж авч явахын тулд оргил бүтээр бол за медиагаар одоо байнга одоо подкаст хийж гин үнгүй сургалтууд одоо YouTube дээр оруулж гин аппликейшн үнгүй хэрэглүүлэх боломж, өдөр болгон хэрэглэх боломж нээж өгж гин тэ. Тэгэхэд энийг улам илүү чанаржуулна гэж харж байгаа юм. Одоо тэгжээж бид нар юм тэнцвэртэйгээр яг үр хүүхдүүд маань ингээд амьдрах ирээдүйд айгүй сайхан нийгэм бүтээх баха гэж одоо өөрсөндөө итгэж штэ. Тэгээ энэ нийгэм бүтээх гэдэг яриан дээр одоо жишээ нь би өмнө одоо хүүхэд байхдаа ч гэх юм уу нэг юм нүдээ эргүүлмээр санагддаг байсан үе байсан. Одоо болохоор өөрөө нөгөө нэг хүүхд гаргаад аав болоод тий бас зөх хэмжээний цаг хугацааг илээгээд ирэхлээр одоо им хүүхд байсан хүн насан туршийг үздэг ч юм уу тий ийм янгот цаг хугацаа чинь ингээд тэрхүү өнгөрдөг юм байна. Тэгээд ирээдүй ингээд ирдэг юм байна. Яг одоо энэ байгаа хот одоо чинь миний хүүхэд байхдаа мэддэг байсан Улаанбаатар одоо бол танигдахгүй юм тэнгэр газар шиг өөр. Тэгэхээр магадгүй 20 жилийн дараах 30 жилийн дараах Улаанбаатар ямар байх бол бас шал өөр байх бах. Гэхдээ тэрийг бүтээлцэх хүмүүс нь бид нар юм байна. Тэгээд тэр нь ямар байх нь ерөнхийдөө өнөөдөр гаргаж байгаа бидний шийдвэрээс хамааралтай юм байна гэдгийг ингээд ухамсарласан гэх юм уу. Тийм учраас энийг би ингээд чин сэтгэлээсээ ярьж байгаа. Одоо тийм нийгмийг бүтээнэ гэдэг нь. Ер нь тэрний төлөө л ер нь хоёлаа энэ сургуулийг байгуулж байгаа шүү дээ. Тэ. Одоо хүүхдүүдийг багаас нь эхлээд ийм зөв дадалтай одоо саний 8 зарчмыг одоо бага багаар урт хугацаанд турш одоо чиний хэлдгээр тайван шамдуулаад урмын овоогоор яг энэ 8 зарчмыг хэрэгжүүлж чаддаг тийм иргэдэг бүтээх нь л одоо бид хоёрын гол зорилго байгаа. Тэгээд 10 жилийн дараа энэ нийгэм одоо тийм магадгүй одоо тэр хүрэхэд одоо бид нэг 2000 иргэн бэлтжлээ гэж бодоход тэр 2000 иргэн буцаагаад хитэн хүнд нөлөөлөх бол тий. Тэрэнд бол ер нь итгэж байгаа. Тэгээд нүдэнд яг одоо үзэгдэж баригдахгүй тэр зүйлийг ингээд итгэл үнэмшлэр зарчим, үнэт зүйл, зориг энүүгээрээ ингэж бүтээх зам дээр одоо талбар дээр явж байна да. За тэгээд энэ хүртэл үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. За манайхыг дэмжиж одоо хүүхдээ манай сургууль сургаж байгаа одоо хамтарч байгаа одоо би одоо хамтарч байгаа эцэгчүүдтэй гэж хэлмээр нь одоо энэ сайхан битэрийн зорилгот маань хамтарч итгэж ингэж явж байгаа эцэгчүүдтэй маш их баярлалаа. Бас манай аппликейшнийг татаж хэрэглэж байгаа хүмүүстээ баярлалаа. Бас манай сургалтын төвд маань одоо сурсан одоо сурж байгаа хүмүүстээ бас баярлалаа. Сургалтын төв маань мэдээж одоо эхний жилийн үйл ажиллагаа болж энэ алдаатай оноотой юмнууд байна. Илүү бас сайжруулах ажлууд хийгдэж байна. Тэгээ өшөөл илүү сайжруулахыг хичээж ажиллаж байгаа. Тэгээд бас хамтрагч оргилдоо бас энэ сайхан зорилгот минь ингээд нэгдээд нэгэн туганд ороод ингээд байлдан дагуулах гад ингээд явж хагаад энэ хүүхдүүдийн төлөө сайхан нийгэм бүтээх гээд англиас одоо тэр 5 тухтай орчноос Монголдо ирээд одоо буцалж байгаа газар буцлаад явж хагаад чамд бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа.
би бас танд баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл миний аль бие усны ментор хүн байна. Намайг одоо сүүлийн 3 жил, за ялангуяа сүүлийн 1 жил гарангийн хугацаанд төвшин супер ахиулах минь маш том хувь нэмэр оруулж чиглүүлж өгсөн хүн байгаа. Иржлэг ричээд. Тэгээд би суут шинэ гэж дуудав. За наач. За тэгээд ямар ч байсан бүгдэнд баярлалаа. Нэг зүйлийг би хэлмээр байна. Бид нар энэ жил нодлон жилийнхаа эргэж харахад ямар туршлагагүй байсан бэ? Ямар мяа байсан бэ гэж бодож байх юм бол жил бүр тэгж бодож байх юм бол бид нар маш сайн. Өдөр бүр ихний өдөр бид нар хязгааргүй тоглоомыг тоглож байгаа. 100 жилийн дараа ч оршин тогтноо. Хамт байсанд баярлалаа.